Энэ 7 хоногийн онцлог тойм мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна. Сонгон хайрхан дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалтын хилцээс санаачилсан гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол олгох аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд чиглэсэн сургалт зөвлөгөө мэдээллийн ажлыг амжилттай зохион байгууллаа. Тус ажлыг Эмзүүн шинжилгээ ухааны их сургуулийн 4 тэнхэм хамтран хэрэгжүүл дүүргийн 24 сургууль нэг хорооны нийт 2137 оролцогчийг хамруулсан байна. Сургуулийн хүрээнд мансуурлах бодис, электрон тамхины хор нөлөө, бэлгийн замын халдвар төвчнөөс өршлөө сэргийлэх, зөв хооллол, эрүүл амьдралын хэм маяг, сэтгэл зүйн зөв дадал зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ. Уламжлалт ухааны тэнхимээ зохион байгуулж буй эрүүл амьдрахын ухааны лекцийг 171-р сургуулийн 10-11-р анги оюутнуудаа өнөөдөр тавьж хүргэлээ. За манай Эмзүүн шинжилгээ ухааны их сургууль сонгон хайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн оюутнуудын донд одоо энэ эрүүл амьдрах ухааны лекцийг уншиж байгаа. За энэ хүү лекцээрээ бид нар яг гэхээр сурагчдыг зөв зохистой хооллох, одоо эрүүл амьдрах ухаанд суралцуулах зорилготойгоор энэ хүү одоо зохистой хоолтын талаарх боловсролыг олгох зорилгоор энэ хүү лекцийг уншиж байна. Тэгэхээр өнөөдрийн лекцнээс та юуг хамгийн сайн ойлгож авсан байгаа? Хооллолт айгүй чухал юм байна гэдгийг л ойлголоо. Ирээдүйд эрүүл мэндэд хэрэгтэй байна. Тэдэн жилийн дараа одоо бид мэддэхгүй ч гэсэн 5-10 жилийн дараа эрүүл хооллох. Тэгээ өглөөр нь эрүүл хоолт юм аягтай болно гэж бодож байгаа. Өглөөний хоол. Өглөөний хоол тэгээд хэрэглэх тэгээд өөрийнхөө наснда тохируулж хэрэглэх хоолыг тэгс ойлгосон да. Тэгвэл лекцнээс хамгийн сонирхол татсан зүйл юу байсан бэ? нэг 3 баг нь гарч ирээд нэг хоолны нэг хүний нэг дуртай хоолоор нь яадаг амтлагаана тий яг тэр хэсэг нь айгуу сонирхолтой санагдсан. Өөртөө тохирох хоол. Өглөөний хоол. Нэг хоолны нэг доторх хүчил нэг бодисыг ирсэн. Тийм илчлэг мэлчлэг. Тэр нь сонирхолтой байсан. Судалгааны дүнгээр оролцогчдын 80% сургалтыг өндөр үнэлсэн бол 95% нь бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар шинэ ойлголт авсан гэж хариулсан байна. Мөн 78% нь амьдралын хэм маягтай эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй болсон гэжээ. Цаашид сургалтын хамар хүрийг нэмэгдүүлж эцэг асран хамгаалагчдыг төлхөө оролцуулах байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд төлөвлөж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Эмзүүн шинжилгээ ухааны сургуулийн төгсөлт хэмжээний оюутнуудын бакалаврын дипломын ажлын жинхэнэ хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа. Эмзүүн шинжилгээ ухааны сургуулийн эмзүү, суйлхуй, уламжлалт анагаах ухааны хөтөлбөрөөр суралцж буй оюутнууд 2023 оноос эхлэн судалгаанд суурилсан бакалаврын дипломын ажил гүйцэтгэж эрдмийн хамгаалтанд оролцох тогтолцоог хэрэгжүүлж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд эмзүү хөтөлбөрөөр суралцж буй 4 оюутан бакалаврын дипломын ажлын жинхэнэ хамгаалтанд амжилттай оролцож судалгааны ажлаа амжилттай хамгааллаа. Судалгааны ажлыг удирдан чиглүүлсэн эрдэмтэн багш нар болон итвэх санаачлагтайгаар эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэсэн нийт оюутнуудаа халуун баяр хүргэж цаашдын эрдэм судлалын үйл хэрэгтэнд өндөр амжилт хүсье. Өөрхөн төлөө өдөрт нэг Vitagrip. Өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip. Research Generation 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал Монгол, Австрали, Япон улсын эмзүү, анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн тэргүүлэх 10 эрдэмтэн докторууд зочин илтгэл тавьж шинэлэг судалгааны үр дүн мэдээллийг хүргэлээ. Research Innovation 2026 олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал нийт 80 гаруй эрдэм шинжилгээний бүтээл ирсэн ба тэдгээрээс нийт 12 илтгэгчийг аман байдлаар 15 илтгэлийг ханан байдлаар хилэлсэн бакалаврын түвшинд 1, 2, 3 дугаар байр, тусгай шагнал шилдэг постэр, магистр докторийн түвшинд мөн 1, 2, 3 дугаар байр, тусгай шагнал шилдэг постэр нийт 10 байр шалгаруулан англи хэлээр эрхлэн гардаг Journal of Western Pharmacology and Pharmacy сэтгүүлд өгүүллээ. 100%, 50%, 30% хөнгөлөлтөд хэвлүүлэх эрх болон ивент тэтгэгчийн гарын бэлгээр шагнаж урамшууллаа. Бидний хурлын ивент тэтгэгчээр Цом Farm, Denk Farm, Healthpoint хувьцат компаниуд ажилласанд талархал илэрхийлье. За хийсэн судалгааны ажил маань үр дүн бусдад танилцуулаад байрлуулсанээр баяртай байна. Олон улсын конференцийг зохион байгуулсан нийт байгууллагуудаа баярлалаа. За би энэ хүү эрдэм шинжилгээний хуралд бол 2022 онд хамгийн анх орж хамгийн анхны судалгаагаа болол хийж исэн. За тэгээд энэ хүртэл тусгаж дэмсэн нийт эрдэм шинжилгээний эрдэм судлалын хүрээлэнгийн нийт хамт олондоо болон за судалгааны суурийг маш сайн тавьж өгсөн эмзүү ухааны доктор Дэд профессор Ахтлагын багштай бас талархал илэрхийлмээр байна. Баярлалаа. За юуны төрөнд за эрдэм шинжилгээний ажлыг манд дэмжсэн эм судлалын хүрээлэн фармакологийн сектор за анагаах ухааны доктор Оюун Чимэг болон за анагаах ухааны эмзүү ухааны доктор Даваа
сан багштай талархнаа илэрхийлье. За энэхүү эрдэм шинжилгээний хурал маань маш өргөн цаг хүрээтэй зохион байгуулагддаг болсон байна. Оюутан залуусыг эрдэм шинжилгээний хурлыг дэмжсэн сайхан хурал боллоо. Та бүхэнд баярлалаа. За юуны түрүүнд баярлалаа. Би энэ хуралд анх удаага оролцож байгаа. Тэгээ анх удаагийн гэхэд бол үнэхээр гоё байна гэж хэлээ та. Сайн л авсантай ямар сэтгэл? Үнэхээр их баярлж байна. Ер нь бол 2-3 хоног тогтлоод баг унтаагүй байсан. Тэгээд багштай, ама жаргал багштай болон хам судалгааны багтаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Юуны өмнө ямар тач тусалж дэмжсэн 2 багштай маш их баярлалаа. Тэгээд баяртай. Ямар тач байр энтрэслэн гэж бодоагүй хичээсэн. Тэгээд 2 багштай л баярлалаа гэж хэлээ да. Зохион байгуулалтын хувьд сайн оролцогч ер нь бол тал талаас олон судалгаа шинжилгээ ирсэн өргөн цар хүрээтэй хурал цуглаан болсон байна гэж үзэж байна. Зохион байгуулагч талуудаа баяр хүргэе, амжилт хүсье, баярлалаа гэж хэлмээр байна. Жилээс жилд өргөжийн чанаржиж буй Research Innovation олон улсын эрдэм шинжилгээний хуралдаа дараа жил заавал оролцоорой. Энэ 7 хоногийн онцлог мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.